Банк эйбэлт хэзүү боловсруулж өгсөн. За энэ боловсруулсан хэзүү концепт дизайныг авто замын хөгжлийн төв магадлалаар орсон дүнгээр нь олон улсын нээлттэй тендер зарлаад EPC нөхцлөөр шалгаруулад ингэ явж байгаа. За энэ чинь мэдээж зэрэг сөрөг хүчин заавал нэг юм ярьж шүүмжлэх ёстой. Энэ дахны замаас илүү хүнд хийцлэлтэй хотын дундор явж байгаа. Тэгээд дандаа өндөр гүүрэн дээгүүр явж байгаа. Энэ үндсэндээ хотын төв хэсгтэрээ дандаа гүүрээр явна. Баруун хэсгтэрээ далангаар явна гэсэн ийм төлөвлөлтөй явж байгаа. Энэ зам ашиглалтанд орохоор үндсэндээ Улаанбаатар хотын замын төвчүүд 30 гаруй хувиар буурна л гэсэн ийм төлөвлөгөөтэй бид нар эх жилийн 7 сарын 1 гэхэд үндсэндээ эхний зорчигсгуудын нээчийн өлгсөн одоо дагалдах ажлуудын тухайн хондоо багтааж хийх гэсэн ийм төлөвлөж явж байна. Туулын бургасыг одоо бас байхгүй болно гэдэг юм. Тийм байгаль орчин нөлөөлөлт имлэгээ юм байна. Тийм зүйл байгаа. Байгаль орчин нөлөөлөлт наривчсан үнэлгээ хийгдсэн. Ер нь гол замын тараас чинь бол ихэнх хэсэгтээ хойд талынхаа даланг дагаж явж байгаа шүү дээ. Яг энэ Зайсангийн гүүрний зүүн хэсэгтээ голынхаа хойд эрэг дотор гүүрэн байгууллагын дээр яв. Нөгөө өндөр хүчлүүдийг давж байгаа хэсгүүд дээр нэлээд төвөгчлөгтэй. Зарим газараа бараг 40-50 м өндөр дээгүүр гүүрэн дээгүүр гарч явахаар ийм хийцэлтэй явж байгаа шүү дээ. Тэгэхээр та хэд одоо урд нөгөө ганцмууд гашуун скватын чинь хэдүүлээ 5 км зам хэдэн сая доллараар хийж байгаа та хэд мэдж байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь өөрөө яг л тийм өндөр хийцэлтэй ажлууд манай зэр нь огт хийж байгаа үл ажил явж байгаа. Тэр ерөнхийдөө Батамглан сайд болон та хоёрыг өрөөндөө дуудаж уулзсан гэдэг мэдээлэл байгаа. Уулзалтаар юу гэхээр та хоёрын хувьд одоо бас нэг улс төрийн зодон гэж хэлж болохоор зүйл одоо захин орчинд их явж байна л та. Уржигдэр дуудаад ийм одоо нийгмийн сүлжээний зүйлээр болоо л гэсэн. Тэгээ би бол одоо чинь баян зүрх дүүргтэр ч юм уу хүн амтны жагсаагаад өгөөд байгаа юм байхгүй шүү дээ. Тэгээ өөрөө тийм үйлдэлүүд хийгээд байгаа. Би нэг шалтгаан юм өгчтэй ганц лайв шүү чинь тэрийг өөрөөс нь асуух хэрэгтэй. Би одоо дахиж тийм хэрүүл мөрөл ярмааргүй. Би ер нь энэ хавар ажил их байна. Одоо ТЭЦ 5-ын газар шорооны ажил эхэлсэн явж байна. ТЭЦ 5-ын ажил энэ жил нэлээд явах хэвээр. Дамдаржигийн дулааны станц бас эхэлж байна. Хүннүүгийн 90 мегаваттын ажил 4 сар хэдэнд эхэлнэ. Тойрог хурдны замыг бас тусдаа зам ажлын 4 сарын 2-нд тендер нээгдэнэ. Таранбай 4 сарын хэдэнд нээгдэнэ. Сэлбийн ажил урагшилсан явж байна. Сэлбийг эх жилийн бас наадмын үеэр орон сууцны 1-р ээлжүүдийг бүгдийг ашигласан болохоор төлөвлөгөөтэй явж байгаа. Ахтан дээр нь одоо тэгээд нэг тийм хүн амтны цуглуулаад яг захин орчинд нөгөө таны зэрэг штаж байгаа тийм бичлэг явуулсан. Тэрэн дээр байгууллага тэр нь гомдол гаргасан уу? Гүү одоо тэгээд шатаагаад явж байхаас өдөр болгон бөөлнө үү яана би ухаалагдсан. Тэгэхээр ер нь одоо Батамглан сайд та хоёрын хувьд одоо яг юуны учир одоо ингэж хэрүүл зодон болоод байгаа юм. Тэгэхээр нийслэлийн Монголын намын хорыг дахыг солих асуудал нь яригдаагүй шүү дээ. Би хэлсэн шүү дээ зөндөл өмнө ярьсан шүү дээ. Хурал асуудлаар л шийддэг гэж шүү дээ. Тийм асуудал гаргаагүй. Би жагсаал хийгээгүй. Урт ажил ихтэй. Тэгээ одоо өөр сэдв ярил ярив. Улаан зогсоол дотор түүц ажиллаж байгаа мэдээж юм гişсэн үү? Яагаад ажиллаж байгаа? Тэгээ нөгөө түүцнийхэн чинь л одоо шахаж шаардаад л орчоод байж шүү дээ. Тий. Одоо таад өөрсдөө мэдчихэж энэ түүцтэй чи одоо сүүлийн жил гарan энэ хотын иргэдийн шаардлагаар энэ 1000 гаруй түүц байсныг одоо татан буулгасан шүү дээ. Өдөр болгон чагсаж цуглаад явж гин зарим одоо тэрүүн дээр өөрсдөө орсон байлээ 120. Одоо би тэгээд бас нөгөө уг нь тэр чин дулаан зогсоол иргэд илүүтэй нийт талбайг нь эзлэх ёстой шүү дээ. Тийм. Ерөнхийдөө сайд Батамглан уулзсан ямар үйл явдал